СВ подкастын 2 дугаар бүлэглэлийн 21 дахь дугаар. За энэ удаагийн зочноор Монголын аутизмын холбооны гишүүн Мөнгөн Шагаагч хүрэлцэн ирсэн байна. За ихчээ урилга хүлээн авсанд баярлалаа. За урьсанд баярлалаа. За хоёулаа өнөөдөр бас нэлийн аутизм гэж яг юу вэ гэдгийг талаар түлхүү ярих бах. Гэхдээ би нөө подкаст эхлэхээс өмнө зочин болгондоо хэлдэг. Аль болох чөлөөтэй байгаарай. Хоёулаа заавал аутизмын талаар ярилцах байхгүй шүү. Тэгээ бас нөгөө үзэгчтэй хэлэхэд миний хувьд бас нөгөө мэдлэг тааруу болохоор би бас нөгөө буруу үг хэллийг ашиглаж иж магадгүй шүү гэдгийг бас эхлээд хэлчихье те. Тэгээд бас миний бас яриаг ойлгоорой гэдгийг бас төрүүлээд хэлчихье. Та нар ч ер нь намайг шүүмжлэх дуртай хүмүүс те. Тэгээд нэвтрүүлэг чи ер нь бол та хальт үзчихсэн гэсэн те. Тийм богино тийм харж байна. Манад ер нь жүжигчид, дуучид за рефрууд одоо залуу үеийн рефер артистууд за бүр шивээс идэх хүн ч юм уу те төрөл бүрийн онцгчд оролцдог байхгүй сэтгэл зүйчд оролцож байна. За яг таны өмнөх дугаар бясалгал одоо хийдэг йог ийм багш одоо ийм хүн орсон байна те. Энэ удаагийн дугаар бас сонирхолтой байх болов гэж миний хувьд бодож байна. Тэгээд үзэгчд маань бас таныг мэдгүй хүмүүс зөндөө байгаа. Эхлээд өөрийгөө танилцуулаад хоёул эхлэв. За намайг Мөнгөн Шагаа гэдэг. Би болохоор 2 хүүхдээ ээж байгаа. Манай баг хүүхэд маань аутизмтэй. Хамгийн анх нөгөө хүүхдээ аутизмтэй гэж онцлуулад Монголын аутизмын холбоонд ер нь сайн дурын үндсэн дээр нэгдээд тэгээд өдийг хүртэл сайн дураар ажилласан хэвээрээ явж байгаа юм ээж хүн байна. За би таас надаас түрүүн нэвтрүүлэг эхлэхээс өмнө хэлжсэн. Ямар нэгэн өвчин бол биш гэдгийг бол шууд хэлсэн те. Энийг бас би өөрөө бас эхлээд нэг за ер нь юу юм бол гэдэг өөрөө тест зочноо мэдхийн тулд жоохон судалсан те. Хөгжлийн арай өөр төвшин гэж хэлж болох уу? Ер нь аутизмыг. Тийм зүгээр нэг үйлбэрээр л хэлэх юм бол аутизм нь одоо тархины ялгаатай хөгжил гэх юм уу? Зөв. Тийм. Ялгаатай л хөгжил тэрнээс бол өвчин гэж боддог хүмүүс маш олон байдгүй юм. Тийм ер нь олон байдаг. Аутизм ч бас янз бүр байдаг байхгүй юу? Хэрвээ нэг л аутизмтэй хүнтэй таарсан бол тэр хүн нэг л аутизмтэй хүн гэсэн үг. 10 хүнтэй таарвал бас 10 өөр аутизм. 100 хүн бол бас 100 өөр аутизм гэсэн үг. Тэгэхээр хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Уучлаарай. Би бас нэг одоо мэдгүй болохоор л сууж байгаа. Надаас мэдгүй хүмүүс маш олон байгаа шүү те. Тэр нэг их чи аутизм гэхээр бидний нэг харагдах хүнийг харагдах байдлаар нь энэ аутизмтэй хүн байна гэж хүмүүс дүгнэдэг баг. Ямар нэгэн байдлаар тэгж харагдах байдлаар өөрөөр яаж илэрч болдог тийм юмнууд байгаа юу? Ер нь аутизм ч өөрөө харилцааны нийгэмшгүй юм байхгүй юу? Тэгэхээр тухайн хүний ялгаатай байдлыг нь яаж мэдэх вэ гэхээр харилцаагаар нийгэмд бие авч явж байгаа байдлаар нь мэднэ гэсэн үг. Тэрнээс биш гадна талаасаа харахад бол ямар ч ялгаагүй тэгээ бүх хүн өөр байдаг шиг өөр нарийн өндөр туранхай те шилдэг шилүү байдаг шиг бас л нэг тийм л хүн баг. Нөгөө нэг за би тэгтээ нэг хүн мэднэ л те. Одоо миний найз واخгүй юу? Би бас тэгтээ аутизмтэй хүнтэй найз. Манай найз одоо болохоор бүр ингээд бит мейкерийн төвшөнд очсон. Одоо зарим нэгэн хипхоп артистуудын бүр амар чадварлаг битүүдийг хийдэг. Одоо бит гэж нөө цохилч тоодлын аяыг хийдэг тийм залуу байдаг. Хүмүүсээ сонсоход бол зарим нэгний юм мэдрэмж нь арай илүү хөгжсөн хүмүүс байдаг гэж бас сонсч байсан. Энэ талаар юу юм? Тийм. Аутизм за яг тэр зарим нэг мэдрэмж нь илүү хөгжсөн байдаг гэдгийг ярихаас өмнө хэлэх 3 юм байна. Аутизм гэдгийг болохоор юу гэж харах вэ гэхээр нийгмийн харилцааны бэрхшээл, харилцааны бас хүнтэй харилцахтай харилцааны бэрхшээл, за дээрэс нь туйширмал байдал давтагдмал заавал гэсэн ийм 3 зүйл байж аж гуруула нэг хүнд байж аж энийг аутизм гэж үздэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаан дээр асуудалгүй хэрнээ жоохон одоо хэл ярианы бэрхшээлтэй ч юм уу те. Тэгтээ нэг зүйлийг хит туйширдаг бол жишээ нь аутизм гэж үзэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр энэ 3 гуруула тухайн хүн дээр харилцан адилгүй байдаг. Тэгээд аутизмтэй хүмүүс маань ер нь зарим салбарт те нэлээд одоо амжилт гаргацсан тийм тохиолдлууд бас байна л да. Тийм кейс бүр зөндөө байд юм. Дэлхийн нийт зөндөө байгаа тийм. Тийм. Тэгэхээр танай найзын хувьд магадгүй бас тэдний нэг байхайг үгүйсэхгүй. Яг гэвэл нэг аутизмтэй хүн чинь нэг зүйлдээ ингээд хит их туйширдаг те.
тэр зүйлийг бусад хүнээс илүү гүнзгий сайн судалж чаддаг бараг эрдэмтэн судлаачийн хэмжээндтэй энгийн хүний мэдгүй зүйлийг ингэж гүнзгий сонирхож судалж чаддаг ийм сонирхолтой тэр нь одоо туйлшрал байгаа даахгүй. Энэ нь цаашлаад одоо тухайн хүнийг бас нэг талаараа амжилтанд хүрэх дэлгүүр нь болж болдог. Нөгөө талаараа бас жоохон орчноос тусгаарлагтай хязгаарлах зарим нэг суралцах процесс цаадуулах ч гэдэм үү ийм талтай байдаг. Тэгэхээр тийм давуу тал нь заримдаа сул тал болдог, сул тал нь заримдаа давуу тал болдог талтай байгаа. Тэгэхээр яг зарим салбарт гэхээр зарим ч гэлтгүй ер нь бүхий л салбарт амжилттай явж байгаа аутизмтэй хүмүүс байгаа л да. Хөгжмийн салбар байна уу, кино салбар байна уу, за математик байна уу, тий одон орон байна уу, түүх гэдэг байна. Ингээд альж салбарт байсан аутизмтэй хүмүүсийн төлөөллүүд бол байж л байдаг. Одоо бидний сайн мэдхэр хүн гэх юм бол Elon Musk ба шүү дээ. Тийм үү? Тийм, Elon Musk Saturday Night гэдэг нэг нэвтрүүлэг гардаг шүү дээ. Тэр нэвтрүүлэгт оролцож явах үедээ би нэвтрүүлэгт орж байгаа хамгийн анхны аутизмтэй төчөөтлөгч гэж өөрийгөө зарлажсэн. Тэгэхээр тэр хүн ч одоо дэлхийн топ очиодын нэг болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн бас аутизмтэй. Anthony Hopkins гэдэг нөгөө нэг Thor гэдэг кинон дээр аавынхын дүр тоглолдог жүжигчин байдаг шүү дээ. Бид нар бас өөр олон киногаар нь мэднэ. Энэ жүжигчин бас 81 наснда Оскарын шагнал авч исэн. Тэгээд хамгийн өндөр настай Оскар авч исэн хүнээр шалгарсан. Тэгээд энэ хүн бас аутизмтэй байдаг. Тэгээд тэр хүний онцлог ялгаа нь юу юм бэ гэхээр маш урт хэмжээний текстийг айгүй төвггүй зээжилдэг. Тийм онцлогтой. Гэх мэтчлэнгээр маш олон салбарт аутизмтэй хүмүүс бол байдаг. Одоо болохоор би танаа нөгөө холбооны талаар ч юм уу те асуумаар санагдлаа. Ямар зорилгоор байгуулагдсан? Одоо хэрэгжүүлж одоо явуулж байгаа үйл ажиллагаа нь юу вэ? Зорилтод бүл нь мэдээж тодорхой бах те. Тэгээд одоогоор ер нь цаашдаа зорж байгаа ажлууд нь ч юм уу тиймэрхүү юмнууд нь юу байгаа гэсэн юм. Тий. 2010-ад оноос ер нь аутизм яригдж эхэлсэн гэх юм уу? Тэгээд тухайн үед манай холбоог үүсгэн байгуулсан аутизмтэй хэдэн эцэг эхчүүд байдаг. Тэгээ яг үүсгэн байгуулагдсан нь болохоор 2014 онд. Аутизмтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаад тэгээд тухайн үедээ болохоор төлхөө нөгөө аутизмыг олон нийтэд таниулъя те зөв мэдээлэл түгээе. Бас бусад аутизмтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй одоо сургалт өгье те зөвлөгөө өгье. Тэднийг чадахжуулъя гэдэг ийм зорилготойгоор ер нь ажиллаж эхэлсэн. Тэгээ эхний 5 жил нь бол тэгж явсан байгаа. Тэгээ дараагийн 5 жил нь болохоор бас харцангуй нөгөө аутизмтэй хүүхдүүд нэмэгдээд бас нийгэм ойлголтоо аваад тэгээ нөгөө хүүхдүүд чинь сургууль цэцэрлэгт ордог. Ийм насан дээрээ хүрээд ирэнгүүт аутизмтэй хүүхдүүдийг боловсролд тэг шамруулах чиглэлийн ажил руу бас орж эхэлсэн. Тэгээд 2019 онд бас боловсролын яамтай хамтраад нийслэлийн бүх сургуулиудын арга зүй хүч нийгмийн ажилтан гээд хүмүүсүүд бас аутизмын талаар ойлголт мэдээллийг өгөөд ном гарын авлагыг тараасан. За одоо болохоор аутизмтэй хүмүүсийн одоо нөгөө хүүхдүүд чинь явсараа хүмүүс болчихж байгаа шүү дээ. Тэгээд аутизмтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт гэдэг асуудал бас яригдж эхэлж байгаа. Тэгээ хөдөлмөр эрхлэлтээр яг ажлын байран дээр гарч ирэхээр ямар асуудал гардыг тухайн ажил олгогч бас аутизмтэй хүнийг эсвэл оюуны бэрхшээлтэй хүнийг ч юм уу те хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулахад ямар асуудлууд гардыг тэр бүхнийг одоо цогтуулж шийдэж өгөх job coach гэдэг ийм одоо мэрэгчлэтнүүд бас бэлтгэгдэж гарсан байгаа. Тэгээ тэр хөдөлмөр эрхлэлтийн салбар руу бас орж ийн. Одоо яг явагдаж байгаа ажил маань болохоор CST буюу асран халамжлагчдыг дэмжих ийм хөтөлбөр туршилтын төсөл хэлбэрээр явж байгаа. Тийм одоо багш нараа бэлтгээд эцэг эхчүүдэд гэр бүлүүдэд зөвлөгөө өгөх ийм шатн дээрээ явж байгаа. Монголд одоо бүртгэгдсэн ч юм уу батлагдсан ч юм уу тоогоор хэр хэмжээний аутизмтэй хүмүүс байгаа вэ? Монголын тоо ярих гэхээр жоохон хэцүү байд юм аа. Тэгвэл Монгол улс аутизмтэй хүний хараахан бас тоолцсон тийм статистик байдаггүй. Байхгүй. Гэхдээ ямар ч байсан сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд байгаа. Насанд хүрсэн ч хүмүүс бол байж лаа.
Ер нь бол нарийн тоо бол байдаг байх тийм. Тийм нарийн тоо байхгүй. Гэхдээ зүгээр ингэх боломжтой. Аутизмтайг нь хин нэгэн тогтоогоогүй өөрөө ч мэдэхгүй бас явж байгаа хүмүүс байгаа юу? Байж болно. Байж болно. Ерөнхийдөө нөгөө аутизм чинь 2-4 наснда одоо дийлэнхтэй онцлогдож байгаа. Онцлогдож байгаа. Тийм. Яг хөө зарим хөгжингүй орнуудад бол 6 сартаагаас ч юм уу те 9 сартаагаас ч юм уу ийм онцлж байгаа тохиолдлууд байгаа. Зарим тохиолдолд гэхдээ насан туршдаа бас онцлогдохгүй хэрнээ аутизмтэй чигээр амьдарсан хүмүүсээс байдаг. Нилээ хожуу те заавал 2-4 наснд авш 15 таа 27 таа 53 таа ч юм уу те хизээч юу н онцлогдох боломжтой. За одоо танаас ингэж сумаар ээж хүний хувьд ч юм уу те аутизмтай хүүхдтэй ээж хүний хувьд за одоо чинь миний хүүхд нийгэмд ямар байр суурь эзлээсэ гэж үздэг вэ гэдэг ч юм эсвэл энэ одоо холбоонд ингээ орох болсон шалтгаан ч юм уу те ингэж сумаар танаас за ер нь бол яг асуух гэдэг зүйл нь аутизмтай хүүхдүүд таны хүүхдэлтгүй ер нь одоо сөөбд байгаа ерөнхий боловсролын сургуульд очиж байгаа энэ хүүхдүүд ер нь яг ямар байгаас ямар ирээдүй хүлээж байгаасаа гэж хүсээд та одоо үдээд ингээд холбоонд ажиллаад явж байгаа. Сумаар. Тэг би ер нь хүүхдээ онцлогдсноос хойш амар олон юм ер нь хүүхдээсээ сурж байгаа. Мэдгүй би одоо манай хүүхд аутизмтэй биш байсан бол хүүхдээсээ суралцаад байгаа гэсэн үг. За. Манай хүүхд зүгээр хэрвээ те аутизмгүй ингээл хүүхдээсэн бол магадгүй би нөгөө хүүхдээ сургуульд ингээл явуулцдаг те өөрөө шал өөр карьер хөөцсөн ч юм уу те нэг их гэр бүлтэй харал хандуулдаггүй ч юм уу те ингээд мэдгүй одоо ямар ч байсан хүүхдээсээ маш их зүйлийг суралцж байгаа. Ямар одоо ялгаатай байдлыг ойлгох талаар те бусдыг хүндлэх талаар ч гэдэм үү төвчээртэй байх. Тэрнээс гадна бүр илүү нөгөө хүүхдийг хөгжүүлэхэд одоо бид нар зүгээр л ээж аваар манай ээж аваад одоо яаж бид нарыг өсгсөн тэр аргаар биш те хүүхд хөгжүүл гэдэг чинь аюу олон юм судалгаатай, нотлогоотой, практиктэй шал үрдүүл болсон байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зөндөө олон зүйл одоо хүртэл суралцаад л явж байгаа. Тийм тэгэхээр ер нь заавал аутизм ч гэлтгүй ирээдүйд зүгээр биенийхээ ялгаатай байдлыг ойлгодог ийм л нийгэм байвал тийм ийм л нийгэм байвал манай хүүхдтэй зөвшөөрдөг. Тийм аутизмтэй байна уугүй юу хэрвээ хин нэгэн бусдынхаа ялгаатай байдлыг ойлгодог л байх юм бол тэнд нэг их бэрхшээл учрахгүй байх гэж бодоод тийм тэгээд л явж байгаа. Одоо яг наа өгч айгу таалагчлаа л дээ. Одоо нэг аутизмтай хүүхд маань өөрөө нийгэмшигт хэвээр янз бүр л байдаг баг. Жон хэцүү зарим нь зүгээр л адилхан зарим бүр илүү ч юм уу хөрсөг ч юм уу янз бүр л байгаа бах та. Тэнгүүд одоо яг энэ нийгэм дээр гарч ирээд эзлэх байр суурьуд нь юм тодорхой ч юм уу ингэж за одоо чинь аутизмтай хүн бол ийм юм ажил илүү хийдгээ гэж юм уу тийм юм байх ёсгүй байхаа тийм миний бодлоор л одоо чинь аутизмтай төсөөд болсроод нийгэм гараа юу ч хийж болдог үстэй болно үстэй тий болно. Гэхдээ нөгөө тухайн хүүхдийнхээ чадвараас шалтгаална гэсэн үг. Яг өөрийнхөө чадвараас. Тийм тухайн хүүхдийн чадвар, онцлог. Зарим хүүхдүүд бол яг ингээд байнгын асраатай тий насан туршдаа эцэг ихтэйгээ бас байж байгаа хүүхдүүд байгаа. Тийм хүмүүс байгаа. Зарим нь аль хэзээ нөгөө миний түрүүний хэлсэн жишээнүүд чиг тий зарим салбарт амжилт олоод ингээд явж байгаа тохиол байна. Гэхдээ Монголд бол яг бас одоогоор тийм нэг аутизмтэй хүн тэгээд лаг явж байгаа штэ гэдэг ийм жишээ бас надад байхгүй л байгаа юм. Тэгтээ манай найз хаа. Тийм танай найз бас айгүй мундаг. Тэгтээ одоо бүр өөр ингэдэг юм бэл. Нэг бит хийж өгөхөд 2-3 сая төгрөг. Маш өндөр мөнгө авдаг тий. Тэгээд яалч юу тэр нэг оюуны бүтээл болохоор хүмүүс тэрийг айгүй гоё үнэлж чаддаг. Тэгээд өөрөө тэрэндээ бас айгүй амар дуртай муртай. Тэгээд одоо тэгтээ бид нэр ингээд яг уучлаарай үзэгчдээс нэг зүгээр ойлгоорой. Би ингээд анх найзтайгаа танилцж байхдаа тэр хүн өөр ч юм шиг санагддаг ус яг үнэнд. Тэ? Жохон би хамт байх тухгүй байгаа ч юм шиг уучлаарай. Тэгээд одоо энэ яг зөв чөлөөт ярьслаар хэлчихэ тэ. Яг үнэндээ би зүгээр анх танилцсан тэгэж харж исэн л болохоос нэг ч удаа үг сольж үзээгүй байсан баг. Тэгсэн чинь тэр хүн Монголын түүхийн талаар маш их мэдлэгтэй, маш их юм ном уншдаг.
Тэгээд энэ дэлхий би одоо өмнө нэг 10 гаруй жил хүүхдийн ордонд явсан байхгүй юу? Багасаа бүр 7-8 настайгаас. Тэгээд би өөрийгөө сонгодог зохиол айгуу сайн мэддэг гэж бодсон чинь үгүй хажууд нь би бүр юу ч биш торхоо байсан байхгүй. Тэгээд тэр миний сорилээд ачиглаж байгаа байхгүй. Вау. Тэгснээр хийдэг ажил нь битмейкер. Жишээ тэ амар олон юмыг амар слаг хийж мэддэг. Айгуу мэдлэгтэйч шүү дээ. Ингэж сумаар байна. Яг над шиг хүмүүс одоо чинь аутизмтай хүмүүсийг ямар байдлаар хүлээж аваасаа гэж та хүсдэг вэ? Одоо чинь танай холбооны одоо нэгэн тэргуунд бас хийх ажлуудын бас нэг хэсэг болов та. Тэгэхээр нийгэм өөр яаж хүлээж аваасаа гэж хүсдэг вэ? Гэж сумаар. Тийм дөрөв бас хэлсэн те. Нөгөө за одоо жишээлбэл ингээл өөрт нь нэг юм төвхтэй санагдаж байгаа хүн байл та те хажууд нь чанга чимээ гаргаад идэх ч юм уу те. Эсвэл одоо яадгийн хөлөө ингээд товшоод идэх ч юм уу те. Эсвэл гараа ингээд идэх ч юм уу. Тэр мэдээж хажууд нь аав төвхтэй ээж болно. Тэгвэл тэгэл зүгээр л тэгэл орхиж байгаа. Хүмүүс болохоор яадаг вэ гэхээр ямар ядраатай юм бэ гэлтэй. Хэрвээ хүүхэд үлжээвэл наад хүүхдээ чимээгүй болгооч гэдэг ч юм уу. За эсвэл бүр ингээл амар илт ингээд хараад байгаа нь амар мэддэгдэл тий. Нэг тиймэрхүү хандлага үзүүлэхгүй тий. Тиймэрхүү хандлага үзүүлэхгүй хэрвээ ойлгож чадахгүй бол зүгээр тэгэл орхиж байгаа. Тий. Хамгийн ихэнд үзүүлэх гэж ойлгож болох юм юу? Тий. Хүмүүст. Тий. Гэхдээ одоо нөгөө нэг сошиал хөгжсөн байна. Бүх мэдээллийг хүн зүгээр харцсансаад авчих боломжтой болсон байна тийм. Тэнгүүд танах яг энэ мэдээллүүдээ ингэж сошиалор ч юм уу явуулдаг ажлууд хийдэг үү? Тийм байгаа. Манайх бас Монголын аутизмын холбоо гэдэг пэйж байгаа. Аутизм ЦГМН гэдэг вебсайт байгаа. Монголын аутизмын холбоо гэдэг бас YouTube сувг байгаа. Тэгээ манай сувгууд дээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн болон таниулах үйл ажиллагаанууд дээрээс нь эцэг эхчүүд багш мэргэжлүүдэд зориулсан гарын авлага тэгээд видео хичээлүүд зөндөө их байдаг. Тэгэхээр бас одоо Монгол эцэг эхчүүд одоо намайг хүүхдээ онцлуулж байхад одоо аваад уншиж гэсэн те зөвхөн л 1-2 хон л ном байх жишээний эсвэл одоо интернетээс судлахаар заавал гадаад хэл дээрээс орчуулах шаардлага гардаг ч юм уу. Ийм бэрхшээлүүд тулгардаг гэсэн бол одоо бол те хаанч байсан те хэлний бэрхшээл шаардахгүй. За тэгээд орон зай шаардахгүйгээр ингээд бэлэн мэдээллүүд, хичээлүүд бол зөндөө их болсон. Тийм. Аутизмтай хүүхдийн ээж аав ч юм уу эсвэл хүүхдээ ягаад ямархуу байдалтай байгааг нь мэдэхгүй байвал ч юм уу те. Эсвэл одоо яа онцлогдож амжаагүй болвол танаа төвд ч юм уу хандаад тэгээд онцлуулах боломж байдгүй. Ер нь л хүүхдээ за үеийнхнаасаа жоохон хоцрогдоод байна. Арай жоохон ялгаатай байгаад байна. Энэ насны хүүхдүүд энийг чаддаг байхад манай хүүхд чадахгүй байна ч гэдэм үү. Ер нь дийлэнхтэй нөгөө хүүхд маань хилд орохгүй байна гэж эцэгчүүд ирдэг л те. Тэгээд манайх болохоор яг эцэгчүүдийн холбоо учраас яг онцлогоо бол хийдэггүй. Зүгээр онцлогдсны дараа зөвлөгөө авах ч юм уу эсвэл манайхаас гаргасан ном гарын авлагыг авах ч юм уу иймэрхүү байдлаар бид нэр эцэгчүүдэд дэмждэг. Яг онцлог болохоор сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд төсвөрийн клиник гэж байгаа. Тэгэхээр онцлуулах хүсэлтэй байгаа эцэгчүүд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү утсаар ч юм уу те өөрсдөө очиод ч юм уу цаг аваад тэгээд хүүхдээ үзүүлж чинь гэсэн. За. Ойлоо аутизмаас төрж байгаа юм тэр чи те. Ер нь гэхдээ мөнгөн шахагч хувийнхээ хувьд за хүндэрч хувийнхээ хувьд та баг хүүхэд чинь төрснөөс хойш өөрчлөгдсөн гэж боддог өөрийгөө. Өөрчлөгдсөн. За чинь танд дэлж хүүхдээс айгүйг суралцдаг. Ингээд зарим зүйлийн ялгаатай талыг харж чаддаг болсон гэж түрүү хэлжсэн. Өөр юу энэ дээр өөрчлөлт гарч байна. Ер нь бол яг аутизмтэй хүүхдтэй эцэгчүүдийн хувьд бол энгийн хүүхдтэй эцэгчүүдээс илүү их одоо стрессийг мэдэрдэг те. Маш их хямардаг те. Хүүхдтэй яаж бол ичх бол гэж одоо бараг 24/7 боддог. Ингэж явж идэг. Тэгээд яг заавал аутизм ч гэлтгүй ер нь бага насны хүүхдтэй эцэгчүүд бас тийм л байдаг хэл та. Гэхдээ яг аутизмтэй хүүхдүүд илүү их стресстэй гэдэг нь
бүр судалгаагаар нотлогдсон. Тийм Эцэгчүүд нөө. тийм эцэгчүүд ер нь бол байнга л хүүхдийн хаараас санаа зовж идэг. Тэгээд ер нь хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрөөхөөр бас суралцсан хамнууд өндөө байдаг. Манай хүүхд чинь нөгөө нэг манай хүүхд ч гэлтгүй ер нь аутизмтэй хүүхдүүд юмыг бас шал өөр өнцгөөс харж байдаг те. Тэгэхээр тэр болгоноос нь ер нь суралцаад ойлгоод явж идэг. Би танаас түрүү нөгөө нэг асуух гэж чадахгүйсэн чи та өөрөө хэлчихлээ те. Стресс ер нь хэр байдаг вэ гэж юм асуухыг хүсчихсэн баг. Стресс гэдэг чинь мэдээж та ганцаараа стресстэйгүй байх те. Маш олон эцэгчүүд стрессж байгаа бах те. Гэхдээ зарим нэгэн зүйлийн бас сайн талыг нь олоод харчихсан байгаа байхгүй юу? Ер нь бол би манай хүүхд бидний одоо энэ өрөөнд байгаа ч юм уу энэ офс дотор байгаа ч юм уу хэний ч харж чадаагүй үнцгийг бас өөр талаас хардаг болдог ч юм уу те. Та энийг бас зөв талаас нь ингээд харж сурж штэ те. Тэнгүүд яг уу би танаас ингэж сумаар энийг харж чаддаггүй эцэг эхчүүд ч юм уу те. Магадгүй стрессээсээ болоод хүүхдэд гар үрсэн тохиолдлууд ч юм уу. Тэгээд би жоо асуулт хүндрүүлж магадгүй шүү. Тэр хүүхэд ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалах одоо арга чаргаа мэдэхгүй за ямар нэгэн 108 дуудлага янз бүрийн хүрч чадахгүй ч юм уу ийм кейсүүд байгаа баха. Илэрсэн илрээгүй одоо ч байгаа л баг. Энэ дээр ер нь ямар арга субъектив байгаа бол гэж бодож. За уучлаарай би таны яг эхлэхээс ч юм тасалж. Мэдээж онцлогдсон байгаа хүүхдтэр танаа байгууллагаас очиж ч юм уу гэр бүлийн байдал зан характер янз бүрийн тийм судалгаа хийдэг зүйлүүд байгаа юу гэж сумаар. Яг тийм зүйл бол байхгүй. Бид хэд ч өөрсдөө нөгөө аутизмтэй хүүхдтэй ажилтай ч юм уу те. Тэрний хажуугаар холбооны үйл ажиллагааг ер нь тасралтгүй авч явахыг хичээдэг. Тэгэхээр бидний зүгээс болохоор яг бид нарт хандаад ирсэн хүмүүстэй бол ингээд эцэг их гэдэг утгаараа тий илүү их нөгөө нэг туршлага хуваалцах, илүү их сонсож мэдсэн зүйлээ хуваалцах гэдэг маягаар явдаг. Яг тэгж одоо тухайлсан нөгөө гэр бүлд очдог ч юм уу. Эсвэл хөнгө хүүхдийг нь барьж аваа сургадаг ч юм уу. Ийм зүйл байхгүй. Тийм ба. Одоо л тэгэхээр ямар нэгэн тэр хүчрхий төртөж байгаа ч юм уу өөрийгөө ингэж хамгаалж чадваргүй байгаа тэр аутизмтай хүүхдийг илрүүлэх боломжгүй гэж ойлгож болох уу? Тэр талаар бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол байгаагүй бас үгүйсгэж бас чадахгүй байна л да. Танайд одоо жишээ төрөмс байгаа л шүү дээ. Тэнгүүд улсаас энэ дээр хэрэгжүүлдэг ямар ажлууд байдیں۔ Тэрийг бас асуумаар. Аутизмтэй хүүхдүүд рүү юу? За улсаас болохоор одоо боловсролын байгууллагууд тамруулж байна тийм ээ. Тусгай сургуулиуд, тусгай цэцэрлэгүүд байна. Гэхдээ аутизмтэй хүүхдүүдийн хувьд болохоор тусгай сургуульд ч байдаг, энгийн сургуульд ч байдаг. Тэгэхээр бас л нөгөө нэг тухайн хүүхдийн онцлогоос хамаарат тийм харилцан адилгүй байгаа гэсэн үг. Гэхдээ тусгайд ч хамрагдаж чадахгүй байгаа тий. Гэртээ хаалганы цаана бас байгаа ч хүүхдүүд байдаг. Хөдөө орон нутагт бол бас ингээд ээж аав нь аваад мал дээр гарцсан ч юм уу тий. Тийм тохиолдлыг ч бас би харж байсан. Тэгэхээр янз бүр байгаа. За боловсролын байгууллагт ямар ч гэсэн хамруулж ийн тухайн хүүхд дээрээ бас яг хүүхдийн төвшөнд тааруулсан ганцаарчлан сургалтын төлөвлөгөөг боловсруулах ёстой. Сургууль болгон дэмжлэгийн багтай байх ёстой гэдэг ийм одоо хууль эрх зүйн талаасаа бас иймэрхүү дэмжлэгүүд бас гараад ирсэн байгаа. За дээрэс нөгөө байнгын хасарга шаардлагатай хүүхэд гэдэг утгаараа бас улсаас нөгөө халамж авдаг. Тийм байгаа. Дэлхийн улсууд шүү дээ одоо за Солонгос ч юм уу Азиас, Японд ч юм уу те. Хүний соёл нь арай жоохон өндөр болцсон улсууд ч юм. Өндөр хөгжилтэй орнууд гэж ярих уу те. Тэр улсуудад мэдээж дахиад өөр ажлууд хийгдэж байгаа л хот хүртэл. Таны зүгээр хувийн өнцгөөс тэднийх ингэдэм шүү дээ. Энийг нь авчираад Монгол ингэж оруулаад ирээд гэдэг ч юм уу ингэж боддог зүйл байгаа юу? Таны хувьд. Ер нь зөндөө их байгаа шүү дээ. Зөндөө их байгаа. Та тэр талаас надад ярилцж болов. Манайх ч нөгөө нэг аутизм ч бас яригадад удаагүй одоо бараг л шин гэж хэлэх нь цаашаа тий. Тэгтээ бас нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн байна. Монголд бас нэг яригадад удаагүй баха тий. Тий, одоо нэг 10 гаруй жил. Тий. Ер нь бол тийм удаан хугацаа биш шүү дээ. Тий. Тэгээд тэгэхэр ч одоо нөгөө бүхэл зүйл бэлтгэдэг шаардлагатай болж байгаа байхгүй юу? Нийгэм нь тухайн хүүхдүүдийг сургах багш нар тий
уншилж үйлчлэгээ үзүүлж байгаа эмч нар тэгээд нөгөө боловсролын байгууллагын хүмүүстэй ер нь ингээд тухайлаад дэлдэхгүй ер нь л зөвхөн хүн болгон л тийм ойлголт мэдээлэлтэй байх. Гэхдээ одоо нөгөө онцлогоо хийгдсэн хүүхэд жишээлбэл ингээд сургууль цэцэрлэгт ороод ирэхэд тухайн хүүхдээ яг аваа ажилуулдаг, сургадаг тэр програм, хөтөлбөр, багш, боловсон хүчин гэдэг айгуу дутмаг байдаг байхгүй юу? Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал болохоор ер нь эцэг эхчүүд л өөрсдөө хүүхдүүдтэй ингээд бүр 100% ингээд тулах шаардлага үүсэж байгаа. Магадгүй нөгөө нэг зарим одоо арай бэлтгэгдсэн ч юм уу те тусгай хэрэгцээтэй хүүхдийг ингээд би авч сургаж чадна гэсэн итгэлтэй ийм багш нар бас байгаа, зөндөө байгаа. Гэхдээ бас яг одоо тэг шамрагдж байгаа гэж байгаа боловч одоо зүгээр л тэр ангийнхаа хүүхдүүдийн дунд урсаад явж байгаа хүүхдүүд бас зөндөө байгаа. Тийм. Тэгээд манай боловсролын систем чинь бас жоохон доолдолтой. Тэгээ нөгөө ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө боловсруулна гэсэн байгаа авч яг бодит байдал дээр тухайн хүүхдүүдтэй тохирсон төлөвлөгөөгөө боловсруулах тал дээр бас дутмаг. Ер нь бүхэл тал дээр жоохон дутмаг. Одоо жишээ нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүд одоо ерөнхий бүрэн дунд боловсрол эзэмших боломжгүй ингээд нөгөө дунд ангиа төгсөөд одоо эмсөт рүү шилждэг ч юм уу одоо тийм. Тэгэхээр нөгөө нэг яэш өгөхгүйгээр их сургууль бас орж чадхаа болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд мань төгсөөд их сургууль явах бай. За их сургууль орлоо гэж бодоход нөгөө тухайн хүүхдэд таарсан хичээлийн хөтөлбөр явах бай тий. Тухайн хүүхдийн онцлогийг нь ойлгодог багш явах бай. За тэгээ сургуулаа төгсөө гарцсан чинь тий нөгөө аутизмыг мэддэг ажил олгогч байна уу? Компанид авчих хүн байна уу гэж бас ер нь шат чатандаа л асуудалтай. Тэгэхээр ойлгож ажиллаад хамт олон болоод ч юм уу нөхөрлөд явж байгаа маш олон гоё хүмүүс байгаа бах уу? Ер нь зөндөө байгаа бах тий. Байгаа хөө. Тий зөндөө байгаа. Зүгээр би нөө буцаагаал асуулт руугаа нэг ухраад ороход та одоо болон танаа байгууллага маш олон судалгаанууд хийж байгаа. Одоо жишээ нь тэнд тийм байна. Тэнд ийм байна. Тэнд ингээд тусгай хэрэгцээ шаардлага гарсан хүүхдүүдэд ийм хөтөлбөрүүд хийх юм байна гэдэг ч юм уу. Ийм юмнаас зүгээр Монголд маш хорлоод ирэх юмсан гэж боддог зүйл байгаа юу гэсэн. Би тэгээд тэр нь яг тэр бодсон юм бас ажил болгоод одоо явж байгаа. За. Тийм нөгөө нэвтрүүлэг эхэлж хахад бас хэлсэн нөгөө Autism Speaks гэдэг байгууллагын дэмжлэгтэйгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага боловсруулсан эцэгчүүдийг асран хамгаалагчдыг чадахжуулах хөтөлбөр гэдгийг одоо нөгөө туршилтын төсөл маягаар явж байгаа. Тэгээд энэ маань амжилттай үргэлжлээд цаашлаа өшөө олон багш бэлтгээд орон нутг руу ч гэсэн хүрээлэлээ тэлээд тэ гэр бүл болгонд хүрч ажиллах ийм зорилготой байгаа. Тэгээ энэ төсөл нь болохоор яг нөгөө манай Монгол улс чиг бас төдийлөн хөгжиж явж байгаа ийм улсуудад тийм хэрэгжиж байгаа. Одоогоор нэг дэлхийн 30 гаруй оронд хэрэгжээд явж байгаа нөгөө Африк, Непал гэдэг иймэрхүү улсууд. Тийм. За Улаанбаатарт амьдарч байгаа тий хэдүүлээ. Тэгвэл Улаанбаатарын за түүжрэл за ер нь бол ингээд хүмүүс ч баг амьд явах баталгааж юм жоох хэцүүлэлцсэн байхгүй амар засмастай альтергатай тий. Нэг өдөр унаад альтергаан дээр унаад унсан чинь машин ирээд мөргөх чи үүсэхгүй шүү дээ тий. Ер нь ингээд алхад эрсдэл болчиход байгаа байхгүй. Хүний амьдсан юм тийм байдгийн судалгаагаар ер нь эрсдэл өдөрт хүн үхэж болох хэдэн 100 эрсдэлтэй тулдаг гэлээ. Тэгээ нөгөө нэг зам гарах хүртэл ингээд эрсдэл байдаг гинэ. Ногоон гэрлээ зам гарахад хүртэл тэнгүүд тэрийг бас машин мөргөж болох тохиолдол бас тэдэн өвчлөө тийм байдаг юм байна. Бид нарт ингэж нөлөөлж явахад аутизмтай хүүхдүүдэд тэр бүр илүү нөлөөлөх баг гэж миний хувьд бодож байна. Тэнгүүд таны нөгөө түрүү ярьжсэн эцэг эхчүүдийг чадахжуулах. За сая нөгөө ганцаардсан сургалтын бодлого гэдэг ярьсан шүү дээ. Тэнгүүд тэр ганцаардсан сургалтаас илүүтэйгээр эцэг эхчүүд л ер нь хамгийн сайн тулж ажиллах хүн байна гэж ойлгож болох уу? Тий, ер нь тий. Одоогийн нөхцөл байдалд Монголд бол яг эцэг эхчүүд өөрсдөө л хүүхдүүдтэйгээ илүү их тулж ажиллаж байгаа. Хин нэгэнд даатгах бас ер нь өөрсдөө чадахжуулаад тэгээд илүү ажилласан илүү үр дүнтэй гэж ойлгож болох уу те? За үр дүн ярихын хувьд бол бас сайн мэдгүй байна. Миний хувьд болохоор нөгөө хүүхдээ онцлуулж хахад бас төдийлөн тийм сургалтын төв манай хүүхдийг авчих газар байгаагүй. Тэгээ би нөгөө аутизмтай холбоотой бүх
бүхий л одоо сургалт уулзалт те эцэг эхчүүд хаана туршлагаас солилцож байна, хаанаас мэрэгжилтэн гадны хүн ирсэн байна, хаана зөвлөгөө сургалт явж байгаа гэдэг бүх юмд хамрагддаг гэсэн. Тэгээд нөгөө би ч өөрийгөө л одоо боловсруулаа яваад байгаа штэ нөгөө нөхөртөйгөө ажиллахын тулд тийм тэгж явсаар байгаа л ер нь бит хоёр сургуульд орж авах жишээ нь одоо тэгтэл одоо дундаа ингэж орцсон явж байгаа нөгөө нөхөр байна. Тийм. Тэгэхээр эцэгчүүд ер нь бол илүү их тулж ажиллаа. Одоо яг л аутизмтай хүүхдэд ажиллах мэрэгжилтнүүд маш цөөхөн байгаа. Төдийлөн бас хүүхдүүдийг шууд ингээд авчдаг газрууд бас цөөхөн байна. За дээрэс нь нөгөө төлбөр маш өндөр байдаг. Тийм үү. Тэгэхээр бас нөгөө хүртээмж талаасаа хүн болгон хүүхдээ одоо тэр сургалтанд хамруулъя ингээ гэхээр бас боломж нь бүрддэггүй нөхцөл байдал бас байдаг. Энд гэхдээ яг одоо таасаа мэрэгчлэтнүүд ер нь цөөхөн байдаг гэдэг чинь шүү дээ. Монголд ч юм уу яг ингэж мэрэгчлэн болох сурах боломжтой байд юм. Одоогоор яг аутизмын одоо ABA терапист ч гэдэг юм уу одоо янз бүрийн арга зүгээр хүүхдүүдэд хичээл ордог юм багш бэлтгэдэг газар бол байхгүй. Тэгвэл нөгөө мобилийн тусгай хэрэгцээт багш бэлтгэдэг бас хөтөлбөр байгаа л да. Тэгвэл тэн дээр бол аутизмын талаар хичээл бол ордог. Тэгээд нөгөө хүүхдүүд маань яг төгсөөд ирэхээр бас тусгай сургуулиуд руу хуваагдчихдаг эсвэл сургалтын төвүүд рүү хуваагдчихдаг. Яг энгийн сургуульд бас хүртдэггүй юм шиг байгаамаа нөгөө цөөхөн хүүхдүүд төгсдөг юм шиг байгаа. Тийм болохоор нөгөө таны яриадсан яалтчгүй сургуулийн нийгмийн ажилтнуудад ядаж анхны мэдлэг олгох ч юм уу тиймэрхүү ажлууд эхлүүлсэн байгаа зү. Тийм. Одоо манай энэ CST хөтөлбөр дээр болохоор сууж байгаа хүмүүс хамрагдаж байгаа хүмүүс маань сургалтын төвийн багш, за тэгээд сэтгэл зүйч, эцэг эхчүүдтэй эмч гэдэг ийм салбарын хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо чинь за би багшаар бэлтгэлээ, би нэг хүүхэд авлаа, нэг л хүүхдээ сургаж чадах байхгүй юу. Тэгэхээр бид нар яг тэр салбартаа байгаа хүмүүсүүдийг бэлтгэж юм бол тэд нар цаашаагаа хичнээн гэр бүл хичнээн хүүхдүүд төрөх үү гэдэг ийм агуулгатай. Одоо бас дахиад нэг жоохон хүнд асуулт асуухчиж магадгүй шүү. Зүгээр ингээд хүүхдүүд хүртэл ингээд асрамжийн газар ямар нэгэн байдлаар орцсон хүүхдүүд зөндөө байгаа гэсэн. Хит байгаач би бас нэг тоо харж ирсэн байна. Тэнгүүд асран хамгаалах боломжгүй болсон ямар ч харилцаанд юунаас ч үүдсэн байж болно тий. Хүүхэд улсын ингэж асрах аутизмтэй улсын асрахт очих боломж байд юм уу? Эсвэл тийм кейсүүд байгаа юу? Яг одоогоор би бас тийм кейс мэдгүй байна. Гэтэ одоо ингээд үнэхээр хүүхдээ асрахад хэцүү те. Хүүхэд нь маш хэцүү зан авиртай одоо хаанч очсон авдаггүй те. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв төвтэйл гардаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд байгаа. Гэтэ яг одоогоор бас тухайн хүүхдүүдийг яг хүлээж авч байгаа газар тийм газар гэд хэлчихээр би бас мэдэхгүй л байгаа. 2-4-өөс түрүүн та ер нь хөвчлэн онцлогддог гэдгийгсэн шүү дээ тий. Тэгвэл яг тухайн үед ямар ч асран хамгаалах боломжгүй болоод асрамжийн газар очивол за жишээ нь Монголд байгаа одоо асран хамгаалах газрууд ч юм уу тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй яаж ингэж харилцах тиймэрхүү багш сургууль хүмүүжлэгч байгаа болов уу гэж бас асуумаар байна. Тиймэрхүү зүйл ер нь Монголын асрамжийн газрын байгууллагууд тийм зүйл байдаг болоо танаас тэгж зөвлөж үзчихсэн. Яг тэр талаар бас сайн мэдгүй л байна. Энэ бас тэгтээ бас нэг эргэж харах хэрэгтэй үнцэг юм болоо гэж миний хувьд сая бодлоо. Би тэгэд яг нөгөө яг эцэг эхчүүдээ чадахжуулах, багш мэрэгчлэнүүдийг чадахжуулах гэдэг утгаараа яг тэр хүрээндээ л яваад байгаа юм л да. Тийм байна те. Гэхдээ ер нь бол танаа бас холбооны ер нь нөгөө жанжин шугам цаашаа ажиллах систем нь өөрөө яг энэ дээр суурилсан гэсэн үг. Одоо багш одоо юг эцэгчүүдийг чадахжуулах. Тэгээ ер нь бол ийм баггүй юу. Тухайн гэр бүлтэй эцэгчүүдийг чадахжуулъя. Эцэгчүүд чадахчснаар одоо тухайн гэр бүлийн амьдралын чанар дээшлэх те. Магадгүй асуудалтай байсан бол асуудлаа ойлгоод цаашаа арай аз жаргалтай явах ч юм уу те. За тэгээд нөгөө хүүхэд маань боловсролын байгууллага сургууль цэцэрлэгт очлоо гэхэд ойлголттой мэдлэгтэй багш хүлээж авах. Ангийнхан хүүхдүүд бас ялгуурлан гадуурхгүй байх гэдэг ийм л одоо яг
сая даас чи тэгж шин ангийнхны хүүхдүүд ялгалан гадуурхахгүй байх гэдэг ч юм уу те. Яг энэ дээр эцэгчүүд маань бас үнэхээр чадварцсан тэгж сайн бас нөлөөлж чадах уугүй юу гэдэг бас эргэлзээтэй баг. Тэгэж шин одоо танаа хүүхд бол дуунаа гэдээ орж байна шүү дээ. Бүр том болсон юм дээ. Тэнгүүд бас яг биднээс энэ хүүхдээ одоо яг гадуурхахгүй байж чадж байгаа юу гэдгийг бас харж чадах хэсэг. Нөгөө талаар та надад түрүү хэлжсэн шүү дээ. Ер нь жоохон стресстэй байдаг. Жоохон стрессжсэн, сэтгэлээр ингээ унжсэн гэж хэлж байна. Тэгмүүд яг тэрнээсээ болоод ч юм уу одоо стресснээсээ болоод на байгуулт очоод арай өөр болоод гарч байгаа хүмүүс хэрэг байгаа. Эцэг эхчүүд. Яг ирээд нөгөө нэг зөвлөгөө авдаг л да. Яаж харцгаа гэдгээс л эхлэх үү? Тийм. Тэгэхээр яг манайхаас зөвлөгөө авъя гэж ирсэн хүмүүст бид нар бол одоо ингээд зөвлөгөөгөө өгж байгаа шүү дээ. Тэрнээс биш манай дээр хандаагүй хүнийг бид нар олж очиод барьж аваад зөвлөгөө өгнө гэж байхгүй тийм. Уусаа тийм ажил ч хийхдэггүй юу? Тийм. Тийм. Тэгэхээр би түрүүн хэлсэн бид хэд нөгөө нэг сайн дурын үндсэн дээр явдаг. Тэгээд яг үйл ажиллагаан дээр мэн 10 хүрэхгүй хүн байдаг. Тийм. Тэгэхээр аль болох ингээд өөрсдийнхөө хийж чадах, хүрч чадах тэр одоо байдлаараа л тэлээд ажиллаж байгаа гэсэн. Адилхан л эцэг эхчүүдийн л нэгдэл байгаа юу ер нь? Тийм, эцэг эхчүүд тийм. Ер нь ямар ч одоо холбоо төрөмбөс байгууллагыг харсан яг тухайн хүүхдтэй эцэг эхчүүд л байгуулсан байдаг байхгүй юу? Хүүхдийнхаа төлөө, хүүхдтэйгээ адилхан хүүхдүүдийн төлөө байгуулад тэгээ дуу хоолой болоод таниулаад ингэ явж байдаг. За одоо тэгвэл танаас юм асуулт зүй. Зүгээр аутизмтай хүүхдийн эцэг их яхаа мэдхгүй одоо чинь магадгүй энэ подкастыг сонсоод ч юм уу та бүхэнтэй холбогдоод холбоонд ийсээд одоо ингээд нэг 10 хүн суугаад нэг асуудал яриад тойроо суужгаад манай хүүхд ингэдэх юм гэсэн чинь тэндээс нэг ээж ч юм уу яг тэр үед нь би ингэсэн чинь арай дээр болсон шүү гэдэг ч юм уу иймэрхүү яриагээд би бинээс зөвлөгөө аваад ингээд уулзах боломж байд юм уу? Боломж байдаг. Нээлттэй тэр. Тийм. Манайх болохоор яг аль болох нөгөө сард нэг удаа ч юм уу олон нийт рүү чиглэсэн сургалтуудыг бас хийхийг зорддог. Тэр чутгаараа бас одоо Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан багш бас байгаа Хироми Такай гэдэг. Тухайн хүн маань болохоор яг тусгай хэрэгтэй хүүхдтэй тэр дундаа аутизмтэй хүүхдүүдтэй маш олон жил ажилласан юм хүн байдаг. Тэгээд тухайн хүний бас мэдлэгээс жоохон ч болтоо мэдэж үлдэхэд авч үлдэхэд ингээд сар болгон сургалт зарлаад эцэгчүүдтэй хийдэг. Тухайн сургалтанд бол яг үнэхээр өөрт нь хэрэгтэй шаардлага тулгарсан хүмүүс ирж сууж байгаа шүү дээ. За жишээлбэл нэг 60 хүн суулаа гэхэд тэрний 20 нь бас багш нар байж байдаг. Тэрийг хараад бас надад айгүй гой санагддаг байхгүй яа гэвэл багш нар бас тэ энэ хүүхдүүдийг ойлгоё нэг сургачи гэсэн юм сэтгэлтэй байгаад байгаа. Тийм тэгэхээр яг эцэгчүүдэд зориулсан тийм уулзалт сургалтуудыг бол аль болох сард нэг удаа хийхийг зорддог. Байгууллагын хувьд яг одоо ажиллаж байгаа зүйл эхний ээлжинд эцэгчүүдэд чадахжуулъя ингээ гэж байгаа юм байна. Цаашдаа зүгээр хүүхд рүү яг аутизмтэй хүүхд рүү чиглэсэн ажлууд маань төлөвлөгдсөн байгаа юу гэж асуумаар байгаа. Жишээ нь одоо та түрүү хэлж шít асуулт болгон дээр ерөнхийдөө бол эцэгчүүдэд эхлээд чадахжуулъя те гэдэг ажил. За магадгүй нэг 7-8 хүн нэг амар улсаас тус баталгаал ингээл янз бүр болоог байгаа юм чи тэр үл маш хэцүү байх л та. Гэхдээ цаашдаа ирээдүйд ч юм уу шууд аутизмтэй хүүхд рүү чиглэсэн ажил. Эцэг хамаарахгүй гэсэн. Ийм шаардлага гаргадаг, тийм тусгай хэрэгцээ гаргадаг гэдэг ч юм уу. Иймэрхүү ажлууд руу шууд чиглэх ажил бодлогууд ер нь хэр байгаа вэ? Одоогийн байдлаар яг 10 жилтэй ч байхгүй ч болно шүү дээ. Та зүгээр өөрийнхөө хувийнхаа үднэс ч ярьсан болно. Яг манайх одоо ирээдүйд бас яг яахыг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол аутизмтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа бас нэлээд олон газар байгаа. За. Тийм. Тэгэхээр тэр газрууд болохоор бас үйл ажиллагааны чиглэлүүд нь өөр байхгүй юу? Одоо жишээлбэл манайх төлхөөтэй олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж хахад нэг байгууллаганд иргэдэд цэцэрлэгтэй, нэг байгууллаганд иргэдэд сургалттай, сургуультай, бага сургуультай. Нэг нь сургалтын төвтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө яг хүүхд рүү чиглэсэн үйлчлэгээ тэнд явж байгаа. Тийм. Тэгэхээр
Магадгүй бас өшөө олон аутизмтэй хүүхд рүү чиглэсэн яг хүүхдээ ингээд аваад сургадаг, хөгжүүлдэг ийм байгууллагууд нэмэгдэх байх ирээдүйд. Тийм. Тэгэхээр бидгэд бол яг тэр эд эсийн нэг хэсэг нь л гэж ойлгож болох уу тий? Тийм. Одоо аутизмтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд чинь эцсийн зорилго нэг боловч яг хийж байгаа үйл ажиллагаанууд нь өөр өөр байгаад байгаа. Аа тийм ээ. Зарим нь баг сургуульд авч ийн, зарим нь цэцэрлэгтэй хүмүүжүүлээд нөгөө сургуультай бэлдээд өгч ийн. Тийм аутизмтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол яг эцсийн зорилго нь бол нөгөө хүүхдээ хөгжүүлэх тийм ээ. Одоогийн байгаа төвшнгөөс нь ахиулах юм зорилготой явж байгаа. Гэхдээ яг хийж байгаа үйл ажиллагаанууд нь бас тус тусдаа өөр өөр байгаа. Зарим нь цэцэрлэгтэй хүүхдээ бэлдээд гаргаж байгаа. Зарим нь тэнд баг сургуульд ингээ хүлээж авч яадаг ч юм уу тийм. Зарим нь тухайн хүүхдийн чадварыг илүү сайжруулахын тулд сургалтын төв ажиллуулж авах гэх мэтчлэн тэгэхээр үйл ажиллагааны чиглэлүүд нь өөр олон байгууллагууд бол байгаа. Ээжийн хувьд дахиад нэг асуулт. Түү ингээд нэг таныг одоо яа дээ найс нөхдөд чинь ч юм уу эсвэл ах дүүс хамаатан садан ч юм уу те нэг удаа ингээд миний найз ингээд ядаж чинь нөө чи ингээд илүү хэцүү байгаа штэ чи ингээд заримдаа эмзэгэлдэггүй ч юм уу гэж маш их асуултууд ирдэг л баг. Мэдгүй би ирдэг үгүй сайн мэдгүй. Гэтэ миний бодлоор ирдэг баг гэж бодож байна. Энд дээр та яаж хүлээж авдаг? Бас яг адилхан тантай адилхан байгаа эцэг эхчүүдийг яаж хүлээж аваасаа гэж боддог вэ гэдээ асууж. Яг тийм асуулт ирэх юм бол аюух баярлах байхаа. За. Би одоо тий хүүхдээ чинь нэг 5 цаг хараад өгөө чи нэг гараад салуу орчод ирэх жишээ тийм үү тий. Эсвэл та хоёр гараад кино үзчихэж нэг удаа болцоод ирэх жишээ тийм үү тий. Хамаатнуудаас ч юм уу найз нөхдөс тийм өсөлт ирэх юм бол мэдгүй амар одоо их тийм дэмжлэг болох бах тий. Тийм мэдээч зэрэг айгуу сайхнаар хүлээж авах байхаа. Энийг нэг үгүй би өөрөө хүүхдээ харна гэхгүй байхаа ер нь эцэгчүүд бодоод тахт тий. За тэгээд бас ер нь бол дүүнээс зүгээр хэлэх гээд байгаа санаа болохоор би бол юм байна. Адилхан л бид нэр яг нэг үед нэг цаг үед нэг юмд амьдарч байгаа болохоор нэг амар хайрлуулах гад өрөвдүүлэх гээд янз бүр болгох шаардлага байхгүй хаа тий. Адилхан л окей бро адилхан штэ хэдүүлээ гэдэг байдлаас одоо би яг юу ч хэлээсаа мэдэхгүй л энэ би үл найзтайгаа яг л тийм байдаг. Хамаагүй бид нэр очиод зүгээр орой 5 өдөр орой уулзаал ганц би уугаа суудаг ч юм уу те адилхан нэгийг жоохон цаашаа явуулдаг тэгээ хөгжилддөг байдаг шиг хүн болго яг тийм л байгаасаа л гэж миний хувьд бодож байна. Таас зүг тийм штэ. Тэрнээс яг тийм байхгүй юу юунаас. Окей. Чи амар мөнгө олж тэ чи өндөр даач хэрэгтэй ч юм уу те. Тэгэл ингээл явуулж мавлаа л гэж байгаа байхгүй. Тэгвэл яг бас адилхан тийм л байгаасаа тэгээд ямар нэгэн онц зүйл биш шүү энэ окей гэж л би хэлмээр байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч чи Sweet Resource компани бүтээгдэхүүн байгаа. Та бас өөр ер нь идэж байгаа бах. Гэхдээ яг энэ бас таны нэг хараагүй бүтээгдэхүүн. Флорида гэдэг чигмэг байгаа. Сүүн дэж идвэл бүр тасархаа. Бид тестанд бэлдсэн байгаа. Тэгээд зарлаад яг өнөдөртөө бас ярих зүйл маань илүү чухал байгаа болохоор тэрнээс нэвтрүүлгийн сүүлийн асуулт асуужмаар. Нийт хүн болгонд л хэлдэг би. Хүн болгоноос асуу тийм. Ямар нэгэн одоо урилга хүлээж авч байхдаа би нэг иймэрхүү зүйл ярина да. Магадгүй энэ хөтлөгч манаас энийг асуухгүй бол яана гэдэг ч юм уу. Эсвэл иймэрхүү зүйл ярьчулаг нь зүгээр байна да гэдэг бодол байвал сүүлийн хэсгийг би цочондоо үлдээдэг байгаа. Тэгээд энэ бол таны хүч гэж л байна. Тэгж л. Яг хөө тэгэл яриа болгон дээр дандаа л давтагддаг л юмаа л хэлэх гээд л байна л да. Биний хаяалаатай талыг ойлгох те. Одоо зөвхөн аутизмтэй хүмүүсийг ойлгооч гэхээсээ илүү зүгээр нэгний хаяалаатай байдлыг ойлгох нь илүү сайхан нэг юмыг бүтээж идэг. Тийм болохоор одоо зүгээр л ойлгоцгоё. Хүлийн зөвшөөрье. Тийм хүлийн зөвшөөрье. Энийг хүлийн зөвшөөрч сурах те. Тийм. Яг үнэ. Бид нар яг үндэ би бас нэг удаа ингээд одоо зүгээр аутизм ч гэлтгүй ингээд юм хүн ингээд өөрийгөө ингээд голохороо ч юм уу эсвэл өөртөө ингээд хэцүү байхаараа
хүлийн зөвшөөрөх гээд байдаг ч юм уу тийм юм бас байдаг юм шиг байна. Би бас өөрөө жоохон тийм төрлийнх хүн байж магадгүй цаа. Тэгээ яг үндэ сүүлийн үед би юу гэж бодож байгаа гэхээр би ер нь яг хүлийн зөвшөөрөхтэй албатай юм уу гэдэг ч юм уу те. Ер нь яг л энэ ерэлсэл байлдаа ч юм уу те. Өөртөө илүү тухтай байдлыг ч юм уу сонгодог байсан. Хүмүүс ер нь аль яг тийм л байгаасай гэж миний хувьд бодож байна. За тэгдэг чи бэлгийн та манай торыг харж ирсэн юм даа өмнө. Харж ирсэн. За. Ямар гоё тор вэ гэж бодож байсан. Дотор нь бас таны нөгөө мэддэг. За тоорын жуус байна. Sweet juice байна. За sweet компот багтсан байна. Чангасны компот байна. За манай будаа гэж та мэдчихэж байгаа хэ. Тэр бас хоёр миний өстө идэж үзээгүй зүйл нь болохоор за крафси just харж байгаагүй. За манай шинэ бүтээгдэхүүн байна шүү. Sweet juice байгаа. За түрүү танилцуулсан харита гэж нэг багтсан байна. Тэгээд зочид олонний хэлтийн уутаа өгтөө. Өглөө санаа талхсан дээр гардахгүй юу нугасаа гэд бэлтгэд өгдөг байгаа шүү. Баярлалаа. За тэгээд ер нь бол бас өнөөдрийн зочноор та бүхэн дамжуулна. Ямар нэгэн яг ингээл онц ноцтой юм яхийг хүссэнгүй зүгээр адилхан энийг гоё хүлээж авдаг байгаасаа гэдэг эзэн би ч бас зорилоо. Тэгээд магадгүй зарим зүйлүүдийг буруу асуулт тавьсан бол за та нарч намайг шүүмжлэх дуртай дөө. Тэгээд уучлаарай. Тэгээд энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөе. Урилга хүлээн авсан ихчид танд маш их баярлалаа. Тэгээд холбооныхан бас хааштай ажилд нас илүү өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд 97 хоног дахиад өөр зочинтойгоор уулзцаая баяр та.